Оройн тэргийн үзэгчтэй тавтай цагаан марцгааж байна уу? Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Монголын мэдээ сувгийн бэлтгэрдэг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхлээд хөтөлбөрийн товч агуулгатай танилцсан уу? 5 тулгын төслийг улсын хурлаар хэлэлцүүлнэ. Тус урдын $580 сая өрийг хугацаанд нь төлнө гэж ерөнхий сайд өнөөдөр мэдгэлээ. Хөдөлмөрийн ёсны доод хэмжээг даган өссөн торгуулийн шийдвэрийг иргэн харна гэж хууль зүйн дотоод хэргийн сайд хэллээ. Эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийг эх 7 хоногт улсын хурлд өргөн барих харууллаа. Манай улсын 7 гэр бүл дутмын нэг нь хамтран амьдрагчид тэдний 70% салж байна. Гэр бүлийн хуулиар энэ асуудлыг зохицуулах шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Гэр бүл салалт хүүхдийн хүмүүжил сөргөөр нөлөөлдөг судалгаа гарсан байна. Гоёлтой аймгийн нутагт бүхэн гөрөөс олноор өгсөн шалтгааныг тогтооход мялзан өвчний вирус илэрсэн байна. Япон улс бүгд найрамдах Солонгос улс дахь элчин сайдаа төр эргүүлэн татгарууллаа. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын цөмийн пуужингийн хөтөлбөр чанарын хувьд сайжилсан гэж Америк нэгдсэн улс үзэж байна. Бүгд найрамдах Хятад ард улс Америк нэгдсэн улсад хандаж нэг Хятад бодлогыг дэмжихийг анхаарууллаа. Зарим мэдээлэлд овчиг танилцууллаа. Эдгээр болоод бусад мэдээллийн дэлгэрэнгүй цагийн хүрдээс дэлгэрүүлэн хүлээн авч үзсгэнэ үү. Монгол Улсын ерөнхий сайд өнөөдөр аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагийн засаг дарга нартай уулзаж цаг үеийн мэдээлэл хийж үүрэг даалгавар өгсөн байна. Энэ оны эхний улиралд манай улс $580 сая өрийг өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй эдийн засгт дарамт болохгүйгээр төлөх гарцыг олсон. Өрийг хугацаанд барагдуулна гэдгийг ерөнхий сайд онцолсон. Мөн 5 толгойн бүлэг ордод ашиглах гэрээ хэлэлцээр хийгдэж байгааг хэлсэн байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 5-7 бүлэг ордын 49%-ийг гадны хөрөнгө оруулалт компанид $400 сая зарна, харин үлдсэн 51%-ийг төр үндэсний хөрөнгө оруулалт компани хувааж эзэмшнэ гэсэн мэдээлэл гарч байгааг ташаа мэдээллээ гэдгийг ерөнхий сайд аймгийн засаг дарга нар болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай уулзах үеэр онцолсон. 5-7 бүлэг ордыг ашиглах талаар засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Дэлхийн хэмжээний том ордыг ашиглах талаар хэд хэдэн хувилбар яригдж байна. Улсын хурлаар хэлэлцүүлж эцсийн шийдвэр гаргана гэдгийг хэлсэн юм а. 5 толгойтой холбоотой асуудал. Янз бүрээр ярьж байгаа. $400 сая 49%-ийн зарах гэж ярьж байна. Бүгдийг одоо хятад өгөө явуулчих юм байна. Бүгдийг ганц компанид өгөөд явуулчих юм байд гэх мэтлэн ийм олон одоо байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярьж байгаа. Энд бол огт ямар ч тийм юм байхгүй шүү гэдгийг би бас та бүхэнд хэлмээр. Огт юм байхгүй. Засгийн газар дээр бол ажлын хэсэг байгуулагдсан уу гэвэл байгуулагдсан. Энэ ажлын хэсэг боловсруулсан санал дүгнэлттэй улсын хурлд нээлттэй байдлаар хэлэлцүүлнэ. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал бидний хэмнэлттэй ажиллахыг шаардаж байгаа. Хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэе гэсэн уриалгыг засгийн газраас гаргасан. Тухайлбал баярт тэмдэглэлт өдрүүдийг төрийн байгууллагууд тэмдэглэхдээ улсын төсвөөс мөнгө гаргахыг хориглосон. Мөн төрийн байгууллагуудыг дэвчиг болох бүхэл зардлыг бууруулж тухайн байгууллагын ажлыг жилийн эцээр дүгнэхдээ хэн сайн хэмнэлт гаргаж эдийн засгийн үр бүтээлтэй ажилласан байгааг харгалзаж үнэлт дүгнэлт өгдөг болно гэдгийг улсын хурлын дарга хэлж байлаа. Байгууллага болгон хүн болгон одоо орон нутаг болгон 5-10% ингээ хэмнээд явбал энэ бол улсын хэмжээнд томоохон тоо болно. Тэгээд энэ хэмнэсэн байдлаар нь ажлын дүгнээд ирэх юм бол төлөвлөгөө дагуулсан тэр орлогоос нь тодорхой хэмжээг нь орон нутгийн удирдлагт нь эрхийг өгвөл та бүхэн урамшина. Мөн энэ уулзалтын үеэр Улаанбаатар хотын гэр ороолын өрхийн цахилгааны шинийн тарифыг тэгэлсэн. Энэ нь утаанаас ангижрах цогц арга биш. Агаарын бохирдол өргөс авсан мэт арилахгүй. Утаа багасгах болцоотой бүхий л арга хэмжээг засгийн газраас хэрэгжүүлж байгааг ерөнхий сайд мэдгдсэн. Ер нь бол агаарын бохирдол ганц нийслэл хотынх биш, орон нутагт утаанаас сэргийлэх ажлыг одооноос лавж хэрэгжүүлэхийг аймгийн засаг дарга нарт ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн орон нутгийн хөгжилд зориулсан аж ахуй нэгж компаниудын хандив тусламжийн 50%-ийг ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулж байх. Орон нутагт хийх зам барилга зэрэг дэд бусад төслийн сонгон шалгаруулалт бэлтгэл ажлыг эртнээс хийж 4-р сарын 1-ээс ажлыг эхлүүлэхийг ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад хатуу санууллаа. Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга засаг дарга нараа 2 өдөр төрийн ордонд чуулаж энэ онд хийх ажлынхаа ерөнхий төлөвлөгөө гаргалаа. Засгийн газраас хэмнэлтийн горимтой ажиллахыг тэдэнд даалгаж урсгал зардлыг 10% хүртэл бууруулахар боллоо. Мөн төрийн үргүй зардал их байгааг засгийн газрын гишүүд хэлж байна. Тухайлбал өнгөрсөн 4 жилийн хугацаанд орон нутгийн хөгжлийн сангаас 442.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээс 31.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь хаашаа орсон нь тодорхой бус байгааг төрийн
өмч бодлого зохицуулалтын газраас мэдээллээ. Төрийн өмч оновчгүй үр бүтээлгүй зарцуулагдж байгаа нэг жишээ хэлэхэд 2012 оноос 2016 он хүртэл улсын бүртгэлд байгаа автомашины тоо 9800 гаруйгаар нэмэгдсэн. Тодорхойлбол 2012 онд төрийн өмчөнд 15200 орчим машин тоологдож байсан бол 2016 онд 25000 болж өссөн байна. Гэтэл улсын хэмжээнд 330 гаруй сумын 170 гаруй нь эмнэлгийн машингүй байгааг засгийн газраас мэдээллээ. За өөрөөр хэлбэл машин ундаг дарга нар нэмэгдсэн, харин эрүүл мэнд болон төрийн үйлчлэгээ үзүүлдэг газарт машин тэрэг хүрэлцдэггүй ийм жишээ байгаа юм а. Аймаг орон нутгийн хувьд бол төрийн унаа унах хэрэглэх асуудал бол ангидлаг байгууллагын хувьд бол байна. Аймагчсан одоо бид бүхэн бол унаа унах асуудлаа бол явж байгаа. Аймгийн хурлын дараа застарга бол ерөөс төрийн ажил үйлчлэгээний хүрээнд бол унаагаар хангах хэрэгтэй. Тэгэхдээ өнөөдөр Хөвсгөл аймагт ихтэл одоо Хөвсгөл аймгийн застарга хурлын дарга хоёр бол нэг машинтай. За тухайлбал одоо хамгийн газар ихэд бидний батлагдсан оронтой 37 байдаг. Гэтэл одоо 50 гаруй хүнтэй ажиллаж байна. Эндээс л одоо бас оронтойгоо цөөрүүлэх, цаашлаад мөн одоо хэмнэж болох, дэвчиж болох зарлуудаа багасгаж хэмнэх гэсэн энэ чиглэл рүү анхаарч ажиллана гэж бодож байгаа. Ерөөсөө албаны унааг ямар хүн хэрэглэх үү? Тэд нэр одоо ямар хэмжээний бензин шатхуун хэрэглэх үү? Тэгээд бензин шатхуунаар нь цалин дээр нь одоо тэр явах ёстой бензиний нөгдөг тэр өөрснөө хамгийн одоо хэмнэлттэй буюу бензин зарцуулдаг бага мөнгөөр зарцуулдаг ийм машиныг хэрэглээд ингээд явах ийм л бодлогыг бас нэгдүгürt нь хэрэгжүүлэх гэж бодож байгаа. Гэхдээ хэмнэлт гаргаж байна гэж зүгээр суухгүй, бид ард иргэдэд амласан амлалт хэрэгжүүлэхээр зорж байгаа ажлаа хойш тавьж болохгүй гэдгийг ерөнхий сайд хэлж байсан. Засгийн газраас мах зүүнний аяныг эхлүүлэхээр болсон. Мөн 21-ийг харьцах 100 буюу 21 аймагт 100 үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ. Тухайлбал эх 4 жилд Дорногой аймагт газрын тус боловсруулах үйлдвэр барих бол Ховд аймагт усан цахилгаан станцыг ашиглалтанд оруулж баруун бүсийг эрчим хүчийг хангах гээд томоохон хөрөнгө оруулалт шаардсан олон ажил байгаа юм а. Ирэх 4 жилд одоо хамгийн их хэрэгдэж байгаа маань энэ төмөр замын асуудал, зүүн баян хангийн чиглэлийн мөн бас нэг газрын тосны асуудал бас засгийн газрын бид бүхэн бол энийг бас дэмжиж байгаа орон нутаг бол 2017 онд бол манай хамгийн том одоо бүтээн байгуулалт хамгийн том төсөл бол Эрдэнэ-Үрэнгийн одоо ховд гол дээр барих усан цахилгаан станцын асуудал байж байгаа. За энэ дээр бол одоо эхний ээлжинд одоо 1 тэрбум төгрөгийн одоо төсвүүд тавигдсан байгаа. Байгаль орчны чиглэлээр аймаг орон нутгийн удирдлагууд өгж байгаа гол үүрэг бол нэгдүгээр байгаль орчныг хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх, хоёрдугаар байгаль орчныг бүхэн сэргээх зорилгоор авж байгаа одоо улсын төсөвт орж байгаа хөрөнгө оруулалтаа яг байгаль хамгаалах үйлсэд нь зориулаач, улсын төсвийн одоо нөхөөс болгож битгий ашиглаач. Засгийн газрын зүгээс эхний удаад эрүүл мэнд боловсролын үйлчлэгийг олон нийтэд хүртээлтэй болох талаас анхаарч байна. Тухайлбал эмнэлгийн машингүй байгаа бүх сумуудад машин хөргүүлнэ. Сургууль цэцэрлэг хүрэлцээг байгаа аймаг сумуудад сургууль цэцэрлэгийн барилгыг барих хөрөнгө оруулалтыг шийдэхийг зорж байна. Баян-Онгор аймагт ихэд ойрын хугацаанд 6 цэцэрлэг барихаар төлөвлөсөн байна. Дипломат албыг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрхцэн шинэ орчныг хэрхэн бүрдүүлэх хэрэгтэй тухайд улсын хурлын чуулганаар яригдаж эхлээд байна. Холбогдох хуулийн төслийг засгийн газар санаачлан боловсруулад байгаа юм а. Засгийн газрын санаачлан боловсруулсан хуулийн төслийн нэг гол зохицуулалт нь гадаадын улс орнууд дахь дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын нийгмийн хамгааллын байдалд анхаарахад чиглэж байна. Тухайн улс орны инфляцийн өөрчлөлт, иргэдийнх нь амжиргааны төвшинг харгалзаж 3 жил тутамд дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын цалингийн жишгийг тогтоож байх хуулийн зохицуулалтыг хийнэ гэж гадаад харилцааны сайд Мөнх Оргил хэлж байна. Жишээ нь хамгийн сүүлд 2008 онд энэ цалингийн жишгийг тогтоосон байна. Цалинг 8 оноос хойш манай дипломат төлөөлөгчийн газруудад дунджаар 15-аас 30% инфляц явсан байгаа. Бусад гадаад орнуудад дунджаар. Нөгөө авж байгаа цалин мөнгөнийх нь худалдан авах чадвар нь жилээс жил багасаад байдаг. Харин гадаадын улс орнууд дахь дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудыг 3 жилийн хугацаатаагаар томилон ажилуулдаг. Тухайн хугацааг 4 жил болох шаардлагатай эсэх тухайд хуулийн төслийн хэлцүүлгийн хүрээнд яригдж байна. Томилгооны хугацааг өөрчлөх нь буруу гэж улсын хурлын гишүүн болд үзэж байна. 4 жил болох гэдэг чинь угаасаа одоо 4 байтугай 6 8 жил ч гэсэн байлгаад яваад байх их нь бол байж байгаа. 3 жил сунгаддаг нь бол ердийн практик. Энийг заавал одоо 3-ын тоо 4-ын тоо болгосноор бол нэг одоо том ажил хийчтэй гэж би ерөөсөө харахгүй.
Гадаадын улс орнууд дахь Монголын дипломат төлөөлөгчийн газруудыг бэхжүүлэх, ажилтнуудынх нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн шинэ боломж орчин бүрдэнэ гэдэг үүднээс улсын хурлын гишүүдийн олонх нь хандж байна. За гэхдээ дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын ёс зүй ажлын хариуцлагатай холбогдох асуудалд ч анхаарах ёстой гэдгийг улсын хурлын гишүүн оюун дээр инквайр нар санууллаа. Дипломат албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын шалгуурыг өндөр байлгах, ашиг сонирхлын зөрчилгүй байлгах, одоо тухайн улсад ажиллаж байгаа Монгол иргэдийнхээ эрх ашигыг хамгаалах, улсаа төлөөлө хариуцлагатай ажиллах зарчмыг тэрүүнийг онцгой анхаарах хэрэгтэй шүү. Дипломат төлөөлөгчийн газар үүрэг үүсгэж байгаа улсууд маань хууль бус 8-нд оролцсон, улс орны хүндийг унгаасан асуудал олон тохиолдсон. Тэгмэлгээр энийг яралтай шийдвэрлэх үүрэг өгсөн байгаа. За дипломат болон албаны паспорттай хэд задгаа олголт. Одоо янз бүрийн улсын үйлдвэрийн газар, хувийн компаниуд хамт олноороо 10-20-ороо дипломат паспорт авсан ашиглаж байгаа. Энийгээ дагаж Монгол улс нэр хүндийг унгааж байгаа байдал нэлээд хавтгаарсан байсан. Энийг засах үүргийг өгж байгаа. За гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах төрийн байгууллагууд болон орон нутгийн засаг захиргаа, нутгийн удирдлагын байгууллагууд нэгдсэн байр сууриас ханддаг байх хуулийн зохицуултыг хийхээр яригдж байна. За улсын хурлын хувьд дипломат албаны тухай хуулийн төслийн хилцүүлгийг үргэлжлүүлэх юм аа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор торгуулийн шийтгүүрийн хэмжээ огцом өссөн нь иргэдийг бухимдуулж байна. Тиймээс жолоочд оноож байгаа шийтгүүрийг иргэн харах шаардлагатай гэж хууль зүйн дотоод хэргийн сайд үзэж байна. Оны эхний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсч 240 мянган төгрөгт хүрсэн. Ингэснээр жолоодох эрхгүй буюу эрхийг хасуулсан этгээд автомашин жолоодвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-оос 4 дахин нэмэгдүүлсэнтэй адил хэмжээгээр торгуулна гэсний дагуу 780 мянган төгрөгөөр торгуулах байсан бол 980 орчим мянган төгрөгөөр торгуулахаар болж байгаа юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр оногдуулдаг торгуул шийтгэл тэрийг дагаад 3 дахин хэрэг одоо өнөөдөр 190-аас 240 болсон бол бид цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх юм бол торгуул шийтгэлийн хэмжээ маань 2 дахин 3 дахин нэмэгдэх юм эрсдэл байгаа учраас нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдгийг бас цаашд бас хэрэглэх нь тийм зохимжтой биш юм байна гэж үзэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх гарцыг эрүүгийн болон зөрчлийн тухай хуульд тусгаж удахгүй шийдвэрлэх боломжтой гэдгийг хууль зүйн дотоод хэргийн сайд онцолсон. Тиймээс эрүүгийн болоод зөрчлийн хуулинд зөрчлийн тооцооны нэгж гэж оруулах нь зүйтэй гэсэн саналыг ч тавьсан юм. Тэгээ эрүүгийн хууль болон одоо зөрчлийн хуулийн дээр бид нэр тооцооны нэгжгээд оруулал яасан бэ гэдэг одоо байдлаар төслөөр оруулж ирж байгаа. За хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол 2 жилд нэг удаа өөрчлөгддөг. За шаардлагатай тохиолдолд бол жил бүрээр өөрчлөгддөг ийм зүйлүүд байдаг. Өөрчлөлтөө бол нэлээд их хэмжээгээр өөрчлөгддөг. Түүнтэй холбоотойгоор торгуул хариуцлагын хэмжээ маань нэлээд одоо хүнд байдлаар тусах асуудлууд бий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жилд нэг удаа шаардлагатай бол жил бүр нэмэгдүүлж байгаа. Гэхдээ торгуул шийдвэрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуул тооцох нь иргэдэд зарим талаараа хүндрэлтэй тусч байгааг жолоочийн хариуцлагын торгуул харуулж байгаа юм. Тиймээс салбарын сайд энэ асуудлыг эргэн харна гэдгийг өчигдрийн чуулганы хуралдаан дээр ч хэлсэн юм а. Хөдөлгөөнд хяналтын камераар хөдөлгөөнд Шинжилэн хариулсан эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулсан. Эдгээр хуулиудын нэмэлт өөрчлөлтөнд дахин шинжилэн засварлах шаардлагатай зүйлс байгаа учраас хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулад байна. Эх 7 хоногт хуульцсан байнгын хорогоор дээрх хуулиудыг оруулж хэлэлцэх хэсгийг шийдэх юм байна. Эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгад орж байгаа гол өөрчлөлт нь хорхоос өөр төрлийн ялын шин төрлүүд буюу нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах ялыг түлхүү тусгаж байгаа байна. Мөн баривчлах цаазаар авах ялыг хаалсан хорих ялын дээд хэмжээг багасгасан зэрэг зохицуултыг тусгажээ. Энэ бол хуулийн концепц маань өөрөө эргээд шоромжуулах асуудлыг байхгүй болгоно гэж зорьсон мөртлөө эрүүгийн хуулийн тусгай анги заасан бүхий л одоо гэмтэргүүдээр хорих ялыг оногдуулсан байна. Мөн нөгөөтэйгөр бас энэ хуулийг хэрэгжүүлэх дэд үсттэй холбоотой буюу зорчих эрхийг хязгаарлах ял нийт тустай ажил айлыг оногдуулна гэж заасан боловч яг тусгай анги дээр бид нараас эргээд аваад үзэхээр бас одоо жишээ нийт тустай ажлыг ерөөсө хоёрхан зүйлийн анги дээр тавьсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн шинжилсэн найруулгад шаардлагатай дүрм журмууд батлагдаагүй, уг хуультай харилцан уялдаатай эрүүгийн хуулийн шинжилсэн найруулгыг хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засаг, техникийн орчин бүрдээгүй гэсэн шалтгаанаар уг хуулийн мөрдөх хугацааг мөн хойшлуулад байгаамаа. Тодорхой хуулийг бас хэрэгжүүлэх, хэрэглэх тэгээд бас энэ харьяаллыг зөрчлийн одоо харьяаллыг тогтоохоос эхлээд бас асуудууд үүссэн. Тусгай анги дээр бас маш олон тодорхойгүй зохицуултууд байсан. Энийг бид нар бас тодорхой хэмжээнд бас шийдвэрлэх энэ хуулийг нэгэнт одоо хойшлуулсан хугацаанд бас энэ хуулийг бас хэрэгжих бэлтгэл ажлын хүрээнд энэ нэг мөр хуулийг хэрэглэх үүднээс бас зайлшгүй одоо бас өөрчлөлтүүдийг хийсэн.
Зөрчлийн тухай хуульд зөрчил гаргасан этгээдэд хэд өндөр торгуул ногдуулах эрх зүйн заалттай байгаа нь иргэд торгуулаа түлхэхгүй байх, авилга хээл ахуулыг өөгшүүлэх хандлагыг дэвэргэж байна гэж үзсэн байна. Тиймээс торгох шийтгэлийн нэгжийн хэмжээг 2000 төгрөг байсныг 1000 төгрөг болгон бууруулжээ. Түүнчлэн зөрчлийн тухай хуулиар эрх хасах шийтгэлийг нэмэгдэл шийтгэл хэлбэрээр оруулахар заасан боловч уг шийтгэлийг хэрхэн оногдуулах нь тодорхойгүй байгааг тодорхой болгох зохицуултыг хийсэн зэрэг шинжилэлүүд хуулийн нэмэлт өөрчлөлтөнд туссан байна. Одоо зарим мэдээллийн хураангуй гүргэе. Ардчилсан намын даргаыг сонгох сонгуулийн сурталчилгаад хөдөө орон нутгад үргэлжилж байна. Одоогийн байдлаар 8 аймаг 2 дүүрэгт сонгуулийн сурталчилгаа хийгээд байгаа юм. Тус сонгуульд ардчилсан намын шинжилсэн бүртгэл бүртгүүлсэн гишүүд оролцох хэрэгтэй юм байна. Тэгвэл ардчилсан намын гишүүдийн шинжилсэн бүртгэлд өнөөдрийн байдлаар 125,000 гаруй гишүүн бүртгүүлж даргаа сонгох сонгуульд оролцох хэрэгтэй болсон байна. Гишүүдийн шинжилсэн бүртгэл өнөөдөр албан ёсоор дуусч байгаа юм. За улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд Бямцогт цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон энх төрт тэргүүн комиссар цол гардууллаа. Энэ хоёр хууль зүйн дотоод хэргийн сайд Бямцогт энх төрт тэргүүн комиссар цол хүрсэнд баяр хүргээд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах үйлрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг загсан байна. Органик хүнсний тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан цай үйлдвэрлэгчдийн уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Цайны үйлдвэрлэлийн хаяг шошгын стандартыг олон улсын жишгт хүргэх, Монгол цайг дэлхийн зах зээлд гаргах зэрэг олон чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид санал солилцлоо. Шинээр батлагдсан органик хүнсний тухай хуулийн дагуу органик гэсэн хаяг шошготой бүтээгдэхүүн бүрт заавал баталгаажуулсан баримт тавих шаардлагатай. Энэ зарчмыг цай үйлдвэрлэгчид хэрхэн мөрдөх, үйлдвэрлэлийн ямар шат дамжлагад анхаарах хэрэгтэй талаар салбарын яамнаас өнөөдөр зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Манай улсын 7 гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагчид их судалгаа байдаг. Хамтран амьдрагчдын хувьд сална гэдэг үг асуудлыг шийдэх гарц байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүл өргөхтийнхээ өмнө хүлээх хариуцлага нь алавжаагүй хязгаарч орхиод явахад бэлэн болохыг судалгаа харуулжээ. Үүний хамгийн том хохирогчд нь ямар ч буруугүй хүүхдүүд байгаа юм. Хамтран амьдрах хугацаанд бие биенийхээ сайн муу талыг таньж мэднэ гэж залуус ярьдаг. Харин энэ бол насан туршдаа амьдрахгүй сорилт туршилтын шинжтэй холбоо юм. Гэр бүлийн үн цэн гэдэг тэдний өмнө хүлээх үүрэг хариуцлага гэр бүлдээ өгөх хайр халамжаар илэрдэг. Гэтэл хамтран амьдрагчдын хувьд асуудал өөр. Хүн амын хувьд цөөн гэр бүлийн хувьд оршин тогтнох баттай оршин тогтнох тогтолцоо нь илүү өндөр байх хэрэгцээтэй ийм нөхцөл байдал байдаг. Тэгээ хамтран амьдрагчдын хувьд болохоор нөгөө Европын загварыг залуучуудын хувьд даган дуурайх ч юм уу яг үүнд болохоор үүрэг хариуцлага цугтсан, үүрэг хариуцлага хүлээхгүй байх ийм хандлагатай байдаг. Гэр бүлээ батлуулахаас зайлсхийж хамтран амьдрагч нэрээр холбогдсон хосуудын хүүхэд эцгээрээ овлож чаддаггүй. Мөн хамтдаа бүтээсэн баялагч хуулийн заалт байхгүйгээс тэгш бус хуваарлагдах тохиолдол нэгтлэг байдаг байна. Гэр бүлийн тухай хууль үйлчлэхгүй болоод ирэнгүүт магадгүй тухайн төрөнгийг бий болгоход хэн ямар үүрэг ролтой оролцсон бэ гэдгээр нь хуваарлаад явчихгүйт нөгөө хүүхдээ өсгөөд гэртээ байсан ажил эрхлэх боломжгүй байсан магадгүй тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ өсгөөд ажил хийгээгүй төрөнгийг бий болгоход хөрөнгө оруулж чадаагүй эмэгтэйчүүдийн маань эрх ашиг сонирхол энэ дээр хөндөгдөнө. Ингээд магадгүй гэрээсээ одоо 20 жил амьдарсан гэрээсээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ аваад хөөгдөх тохиолдлууд бол маш их. Статистикаас харахад хүүхдэд тэтгэмж өгөх үүрэг хүлээсэн эцэг эхчүүдийн ердөө 12.8% л үүргээ биелүүлдэг байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд асуудал бүр хүнд. Тэднийг өөрийнхөө хүүхэд гэж хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй тохиолдол ч олон гардаг. Үүнээс болж хүүхдийн тэтгэмж авах боломжгүй хүрдэг байна. Ихэвчлэн л дандаа бол зөвлөгөө мэдээлэл авч байгаа хүмүүсийн маань бараг 80-аас 90% нь гэр бүлийн баталгаа багхгүй, гэрчлэгээ багхгүй дандаа хамтран амьдрч. Тэгээ энэ хүү хаяад явхад бол хохирогчд бол ихэвчлэн л өөр хүүхэд нь өвчтөе өөр хүүхэд нь эсвэл өвчтөе эхнэр нь эсвэл өвчтөе юудын хамтран амьдарч байгаа нөхөр нь болох тохиолдлууд бол маш их байж байна. Өндөр хөгжилтэй орнууд хамтран амьдрагчдын асуудлыг хуулиар зохицуулсан байдаг. Тухайлбал 5 жилээс урт хугацаанд хамтран амьдарсан бол тухайн хосыг албан ёсны гэр бүлийн хэмжээнд хуулийн хариуцлага хүлээлгдэг. Харин манай улс гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга боловсруулад 5 жил болж байна. Батлагдахгүй удаашрсан энэ хуулийн дуг нь хамтран амьдрагчдыг гэрээжүүлж алавжуулах ажлыг бодлогын түвшинд зохицуулж өгсөн юм а. Хэрвээ хууль батлагдвал гэр бүлийн хариуцлага тэр дундаа хамтран амьдрагчдын хүлээх үүрэг тодорхой зохицуулагдах учиртай юм.
Манай улсын 5 гэр бүл тутмын нэг нь гэр бүлийн цуцлуулдаг байна. Эдгээр гэр бүлийн 70% нь тэгээс 15 насны 1-3 хүүхэдтэй байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн салалт хүүхдүүдэд хүн дээр тусч байгааг дараах сурвалжилгаараа хөндөж байна. Эцэг эхэн салсан гэр бүлийн 1-2 хүүхэд насанд хүрээд гэр бүлийн амьдрал зохиохдоо мөн салдаг гэх судалгаа байна. Гэр бүлийн салалт хүүхдийн далд ухамсарт хэрцгий догшин авир, дуугүй өөртөө итгэлгүй гэсэн хоёр хэлбэрээр насан туршид нь хадгалагддаг байна. Өөрөөр хэлбэл хүүхэд хүчирхийлэгч эсвэл хүчирхийллийн золиос болох эрсдлийг эцэг эхийн салалт эхлүүлдэг гэсэн үг юм а. Ирээдүйд итгэх итгэлгүй болж байгаа учраас тэр өрөөсөө ямар нэгэн асуудал бол яах вэ гэхээр яаж одоо даван туулах уу тий яаж одоо энэний зөрчлөөс одоо урдчлан сэргийлэх үү гэдгээс илүү ерөөсөө салч тий салчтын ингээ болчтын асуудлыг ингээ салаад шийдчихдэг ч гэдэг юм уу тий ийм одоо үзэл хандлага байдаг. Нөгөө талаас тэр хүмүүс ерөөсөө амьдралын одоо тэр гэр бүлийн амьдралын үнцэн гэдэг зүйлийг бол одоо тий тэр болгон одоо тэгж мэдэрдэг. Гэмт хэрэг татагдж байгаа өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх нь мөн өсвөр насндаа жирэмслэж байгаа охидын олонх нь гэр бүл салсан айлын хүүхдүүд байгааг судлаачид хэлдэг. Хүүхэд гэмт хэрэгт татагдах үндсэн шалтгаанд гэр бүлийн тааламжгүй орчинч нөлөөлдөг болохыг цагдаагийн байгууллага тогтоожээ. 2016 онд нийслэл хотод насан туршийн хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг 599 бүртгэгдсэн. За энэ 599 гэмт хэрэгт 670 хүүхэд холбогдсон байдаг. За гэмт хэрэг хүүхдээс одоо үйлж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөл юу вэ гэхэд гэр бүлийн орчинд бол одоо эцэг эхчүүд маань одоо гэр бүлийн салалттай дээрэс нь гэр бүлийн орчинд архиталт одоо архитаж сохтуул мансуурах. Гэр бүл салсан тохиолдолд эцэг эхчүүд аавыг нь эсвэл ээжийг нь эсвэл бүр өөр хэн нэгнийг үзий ядуулж эхэлдэг. Энэ бол тухайн хүүсднийг үзий ядах, нийгмийг үзий ядах төлөвшлийг өгч байгаа хэрэг юм. Өндөр хөгжилтэй оронд хүүхдийн хүмүүжилт бүх нийтээр анхаардаг. Тухайлбал Япон эцэг эхчүүд хүүхдийнхээ дэргэд буруу төлөвшил олгох, буруу асуудал ярихыг хориглодог байна. Жишээлбэл за миний хүү одоо гарт тоглохдоо тэр айлын тэр хүүхдтэй эвтэй найртай тоглоороо тийм ээ. Чи гомдооваа гэж хэлээд гаргадаг. За манад бол эсрэгээр чи тэрэнд дээрлэхүүлвэ те. Одоо тэрнээс дор ороодох юм байхгүй шүү чи гэсэн маягаар хэлж байгаа. Энэ бол нэг талдаа хүүгээ бодож байгаа юм шиг боловч нөгөө талдаа хүүхдээ бол нэг тийм өөр зөвхөн амийн хуваа бодсон ч юм уу эсвэл хүнээс илүү би өөрийгөө аваад явах ёстой ч гэдэг юм уу нэг ийм юм руу хитрхи түлхээд идэг. Энэ хүмүүжил чи явсаар байгаад өнөөдрийн манай нийгэм байхгүй. Манай улсын 3 хүн тутмын нэг нь хүүхэд. Гэтэл тэдний олонх нь элэг бүтэн гэр бүлд өсөж хүмүүжиж хүүхэд ахуй цагаасаа гэр бүлийн хүмүүжлийг олж авч чадахгүй байна. Үүний буруут нь томчууд. Хэдэн жилийн дараах Монголын дүр төрх өнөөдрийн эцэг эхчүүд, томчууд та бүхнээс шалтгаална гэдгийг судлаачид сануулж байна. Манай нийгэм далд байдаг хүний 8-ны талаар бичсэн баримтад арман уншигчдын хүртэл оллоо. Энэ номоор хүний 8-нд өртсөн хохирогчдын сэтгэл санаа ямар хүнд байдаг болон хүний 8-аас урьдчилан сэргийлэх, нэгэндээ тусалж дэмжих хэрэгтэй гэсэн санааг гаргахыг зоржээ. Хүний 8-ны талаар бичсэн гадаадын ном баримтад кино маш олон байдаг. Харин манай улсад нүүрлээд байгаа чимээгүй аюулын талаар баримтад ном зохиол тэр бүр байдаггүй. Тэгвэл Дөөлөн баримтат роман нь болсон үйл явдлаас сэдвлэж уран зохиолын хэв шинжийг агуулсан бүтээл гэдгээрээ онцлог юм а. Цагдаагийн мэдээллийн сангаас ус тодорхой хэмжээний судалгаа авсан юм аа. Тэгээд ер нь 17-оос дээш ер нь 20 хавцаа насны охтууд голчлоо сураг алгуулсан хүмүүсийн дунд бол маш олон охтууд бол ихвчлэн дандаа боломжгүй болсон. Гэрээсээ орой зүгээр дэлгүүр гарахын хооронд л бас худалдаалагдсан, хулгайлагдсан тийм тохиолдлууд ер нь цөөнгүй байдаг юм шиг байна. Тэгээ яг бидний хажуутлын орцонд, тэгээ хажуутлын гудамжинд хүмүүс ус тийм хэрэгт өртөөд явж байгааг бид нар мэдэхгүй байна. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдтой харилцахдаа тэднийг буруутгах биш, харин сэтгэл зүйн онцлогийг нь ойлгож уян хатан хандхаас гадна тэдэнд онцгой халамж анхаарал хэрэгтэй байдаг байна. Бидний ер нь амьдралд болоод байгаа тэр ээдрээтэй элдв харилцаа, эд мөнгөнд их шунсан энэ хүмүүсийн хоорондын зөрчил байдлыг ил тодор нээж харуулах гэсэн нэлээд эр зэрэгтэйгээр бичигдсэн зохиол. Эндээс олвол одоо анхан шатны ойлголтуудыг манай уншигчид аваад тэрэн дээр бас тодорхой хэмжээний сургамж, ам өөрчлөн сэргийлэх арга хэмжээ одоо санаа бодол төрөөсөө л гэж ингэж хүсэж байна да. Хүний 8-ны хохирогчид ихэвчлэн амьдралын боломж тааруу байдаг. Үүнээсээ үүдэн хэн нэгний олз болдог. Тиймээс хүний 8-аас урьдчилан сэргийлэх, нэгэндээ тусалж дэмжих хэрэгтэй гэсэн санааг Дөөлөн баримтат романаар дамжуулан гаргасан байна.
Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Жил бүр нийслэлд 30 мянган гаруй хүн орон нутгаас шилжин ирж байна. Өөрөөр хэлбэл багахан хэмжээний 8 сум эзгүүрч байна гэсэн үг. Хөдөө эзгүүрч хоттой хэд төвлөрсөн урсгалыг хэрхэн сааруулах боломж байгааг манай сурвалжлагч Батбаяр Тулгаанаар сурвалжлаа. За нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хорооны хувьд бол сүүлийн үед одоо орон нутгаас шилжилт хөдөлгөөн хамгийн хурдцтай ихсэж байгаа хороодын нэг. За энэ хороонд бол одоо 2012 он гэхэд 12 мянга гаруй иргэд амьдарч байсан бол өнөөдрийн байдлаар хорооны нийт иргэдийн тоо бол 21 мянга даваад явж байгаа гэсэн мэдээллийг бол бүртгэгдлийн ажилд нь өгч байна. Бараг л шилжилт хөдөлгөөнөөр нэгд зогсдог манайх. Сард 65-аас 75 хүн шилжиж ирдэг манайх. Баруун аймгээс ирнэ. Хөвчлэн ирдэг. Завхан, ховд, увсаас бол дийлэнх ирдэг. 10 жилийн өмнө тахилтын баруун турун хоосон газар байсан. Харин өнөөдөр суурьшлийн бүс бий болжээ. Өвөрхангай аймгийн хар хорин сумын харайт иргэн Наранбаатар гэр бүлийн хамт 2 сарын өмнө энд нүүж ирсэн байна. Тэрээр 2010 онд дунд сургуулаад үргээд хотод ажил хаан иржээ. Наранбаатар оршин суугаа газраа эзэмшихээр өргөдөл өгсөн ч гэрчилгээ нь гараагүй байгаа юм байна. Албан ёсны хаяггүй болохоор нийгмийн бүхий л үйлчилгээнээс хоцордог гэлээ. Өдөө бол амьдрах хэцүү л та. Барилгын ажил хийдэг юм. Тэрүүгээр дагнцаа. Одоо нэг таксинд тавих гэж нэг ойр зүрийн болгож шít. 22 дугаар хороо 4 жилийн өмнө нэгт сургууль цэцэрлэггүй байсан. Харин одоо 2 сургууль, 1 цэцэрлэг, хувийн 4 цэцэрлэг ажиллаж байгаа ч сургууль цэцэрлэг нь бас л хүрэлцэхгүй байгаа юм. Учир нь тус хорооны хүн ам бараг 2 дахин нэмэгдэжээ. Хороонд ийм сургууль цэцэрлэг барих шаардлагатай байна гэд одоо сүүлийн 4 жилийн хугацаанд бол сургууль цэцэрлэг баригдсан. Гэвч одоо хүн ам нь дахиад л одоо өсөөр явсан. Тэгээд эргээд л одоо дахиад сургууль цэцэрлэгийн өргөтгөл, сургууль цэцэрлэг нэмж барих шаардлагатай ийм асуудал үүсэж байгаа. Хот руу шилжин иргэсдийн дийлэнх нь орон нутагт нь ажлын байр байхгүй гэх тайлбар хийж байна. Тэгвэл засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих, аймаг бүрт үйлдвэр байгуулах 21 100 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Үйлдвэрчдийн газрын зургийг бас гаргаж байна. Тэгэхээр энэ хүрээнд бид шаашаа орон нутгуудад орон нутгийн түүхийд болон хүний нөөц, бусад нөөцөд тулгуурлаад ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой вэ? Тэр үйлдвэрийг дэмжлэгээ тодорхойлох юм байна. Нийслэлийн төвлөрлийг сааруулах том гарц бол хөдөөд ажлын байр олноор бий болгох. Нэг талаасаа хотын өмнө тулгамдсан олон асуудал шийдэгдэн, нөгөө талаасаа хөдөө орон нутаг эзэнгүүдэхгүй байх том хөшүүрэг болох юм а. Хот гэдэг бол хамтын нийгмийн систем. Энд хүмүүр бусдынхаа эрх ашигт нийцэж амьдрах ёстой. Тэгвэл бусдынхаа эрх ашигыг боддоггүй дур зоргоор амьдарладаг, хотодчсон нийгмийн амьдралыг ойлгодог хүмүүсийн зохисгүй үйлдэлийг Улаанбаатар хотын хаанаас ч харж болдгоо. Нийслэлийн иргэн болж 3 сая хүнтэй хамтдаа амьдрахаар шийдсэн л иргэн хүн өөрөө ёс зүйн наазахын хэм хэмжээг мөрдөж бусаддаа хүндэтгэлтэй амьдрах шаардлагатай байна. Үүнийг зохицуулдаг тодорхой дүрм журам хариуцлагын тухай ярих цаг болсныг зарим иргэд хэлж байгаа юм а. Хотын соёл гэж сүүлийн жилүүдэд ихээр ярих болсон. Гэхдээ энэ нь гутлаа тослох, зангай зөөх гэдгээс илүү өргөн үрээний ойлголт. Энд сэтгэлгээний соёлын тухай ярих ёстой. Хотын амьдралыг өөртөө тааруулж биш, бусдад тааруулж амьдрах нь хамтын нийгмийн гол зарчим. Манай улс хотжилтын түүхэн уламжлал багтай, нүүдэлчин ахуй уламжлалтай нь үнэн. Нүүдэлчин соёлоо тээж авч явах нь бидний үүрэгч гэлээ, нүүдэлчин сэтгхүүнээс татгалзах зарим зүйлс бас байна. Ганцаархан нам нэг жалганд болдог. Утаа гаргачих юм бол тэр чигээр нагаар нь аваа явцдаг. Тийм сэтгэлээс салах ёстой. Өөрөөр хэлбэл танаас бусд нь амгалан тайван амьдрыг гэж бодож байгаа. Танаас бусд нь цэвэр гараар амьсгалъя гэж бодож байгаа. Бас л тань шиг. Уулын аманд ганц гэрээр бууж амьдраагүй бол дэрэгдээ байгаа нэгнийхээ эрх ашигт нийцчил амьдрах ёстой. Хүн бүр хажуу айлынхаа үүдэнд хог овоолж, угаацаа гудманд асгаад байвал энэ хотод хүн амьдрах аргагүй төрнэ. Дэлхийн томоохон хотууд тодорхой дүрм журмаар нийтийн эрх ашигыг хамгаалсан байдаг. Улаанбаатар хотод ч мөн 100 гаруй заалтай дүрм хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргахчид ярьж байсан ч биелсэн зүйл одоогор алгаа. Хийх ёстой шүү дээ. Тэ? Бүгдийг зохицуулах ёстой. Гэхдээ би түрүү хэлсэн. Чи бусдад л тааруулж амьдрах ёстой. Тэгжээч чиний амьдрал хүсснээр чинь бүтгэх ёстой. Тэгэхээр чи бакри шиг төлчээд танаа нөгөө хашааны чинь айл чиний удааг үнэрлэх болж байна шүү дээ. А чи яг гэртээ үнэрлэх болий. Яндан гарч гудаг. Тэгвэл чи хотын хүн биш. Зөвхөн хот ч гэлтгүй аймгийн төв, сумын төвүүд ч дүрмтэй байхыг үгүйсэхгүй. Гэхдээ гол нь дүрмээр зохицуулж байна гэд хүний эрхтэй холбоотой асуудлыг хөндөж болохгүй.
Бусдаар нийтийн эрх ашигын төлөө бол тодорхой дүрм журам хэм хэмжээнд захирагдж байж л суурин соёл төлөвшөх боломжтой маа. Дэлхийд нэг ховорт ордог гөрөөсөө бүхэн гөрөөсөө Говьалтай Ховд аймгийн 6 сумын нутагт цөөн тоогоор амьдардаг. Гэтэл Говьалтай аймгийн нутагт бүхэн гөрөөс олноороо үхсэн шалтгааныг тогтооход мялзан өвчний вирус илэрчээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газрын Ховд аймгийн төвдөх ажиллагсад Говьалтай Ховд аймагуудын байгаль орчин аялал жуулчлалын газрууд болон мэргэжлийн хяналтын газрын байцаагч сумдын бүхэн хамгаалагчид бүхэнгийн тархац нутгуудад хяналт хийсэн байна. Тэдний хяналт тавьж ажилласан нутгуудад одоогоор 256 бүхэн үхснийг олж тогтоожээ. Үхсэн бүхэнгөөс дээж авч төв лаборатори шинжилгээ хийлгэхэд мялзан өвчний вирус илэрсэн байна. Янз бүрийн мэдээлэлүүд гараад байсан. За энэ нь 12 сарын 25-нд шинжилгээ явуулаад тэрний хариу нь энэ 2017 оны 1 сарын 3-ны өдөөс хойш гарахтаа нөгөө бог малын мялзан тест өвчин мөн байна гэж ингэ тогтсон. За энэ өвчин бол Ховдын Даруй сум, Манхан, тэгээд наашаа Говьалтай аймгийн Хөхмөрт, Баяуул, Говьалтай Даруйн дунд хоолойгоор бүхэн бас нэлээд өгсөн юм сураг мэдээллүүд байж байгаа. Өгсөн бүхэнгийн эвэр туураач гэдэг юм уу иргэд авах тэрнээс болж энэ өвчин бас цааш даамжрах энэс урьдчилан сэргийлж ажиллах хяналт шалгалтыг эрчимтэй зохион байгуулад сумдуудын засаг даргын захирамж гаргаад сумын онцгой комиссийн ажилд нь оруулаа гэсэн ийм өөрөг чиглэлүүд ажиллаж байна. Ховд аймгийн Чандман сумын Улаан үзүүр, Сахир, Дөргөн сумын Гашуун хоол, Дарби сумын Баян цагаан, Тунгалгийн ус, Говьалтай аймгийн Хөхмөрт сумын Шар бөөрөг, Таван хайрхны тал, Дарби сумын Ар хүйсийн говь зэрэг нутгуудад бүхэн гөрөөс 100 гаруй тоо толгоогоор хорогдоод байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар холбогдох газрууд шуурхай арга хэмжээ авч сэг зэмийг устгаж ариутгах, бүхэнгийн таргалт нутгуудыг тогтоон хяналт хийх зэргээр ажиллаж байна. Дэлхийд нэг ховорт ордог бүхэн гөрөөс манай улсад 1500 орчим байдаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл бүхэн ингэж олноороо өгсөн нь мялзан өвчнөөр зэрлэг амьтан өгсөн анхны тохиолдол болж байна. Тийм учраас бид дэлгэрүүлэл сурвалжлаа. Өвлийн сар гарснаас хойш Ховд аймгийн Даруй суманд тодорхойгүй шалтгаанаар бүхэн хорогдоод байна гэсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан тухайн аймагт ажиллажээ. Өгсөн бүхэнгийн сэг зэмээс дээж авч шинжилж үзэхэд бог малын мялзан өвчнөөр өгсөн нь тогтоогдсон байна. Сүүлийн үед Говьалтай аймгийн Хөхмөрт, Баян уул, Дарби сумдад ийм шинж тэмдгэр бүхэн өгөж байгаа тул үзлэг тандалт хийх ажил үргэлжилж байна. За шинжилгээний дүнгээр үндсэндээ бог малын мялзан өвчнөөр өвчилж өгсөн байна гэдэг нь бол тогтоогдсон. За энэ дагуу үндсэндээ Ховд аймгийн онцгой комисс хуралдаж за үзлэг тандалтууд хийх. Дээр нь энэ өгсөн байгаа бүхэнгүүдийг цуглуулж устгах зэрэг ажлуудыг бол зохион байгуулж байгаа. Ер нь бол одоогийн байдлаар 250 гаруй бүхэн өгсөн гэсэн мэдээлэл байна. 2016 оны 8 дугаар сард бог малын мялзан өвчин манай улсад анх удаа бүртгэгдэж Баруун Таван аймгийн Далан суманд малын вакцинжуулалт хийсэн. Бүхэн өгсөн нь мялзан өвчнөөр зэрлэг амьтан өвчсөн анхны тохиолдол юм а. Уг өвчний шинж тэмдгээр янгир өгсөн байж болзошгүйг мөн албаныхан мэдээлж байна. Янгир өвчлсөн байж магадгүй нэ гэсэн иймэрхүү мэдээллийг бол мөнх арганы байгалийн зөвлөлт бүрт газрын захиранаас бид нарт өгч ирсэн. Юу гэхээр тэр үед зуны улиралд 14 янгир өгснийг болж устгасан байсан. Дээр нь өвлийн 15-аас 16 оны өвлийн улиралд бол 4 янгир мөн хээл хайсан гэх мэтлийн ижил төстэй шинж тэмдгүүд янгирт бас илэрсэн иймэрхүү тохиолдол үйдэ. Гэхдээ янгирийнх бол лабораторийн шинжилгээгээр батлагдаагүй учраас энийг бид нар батлагдсан тохиолдол гэж бас хэлж чадахгүй байна. Хамгийн сүүлд бүхэнгийн тоо толгой 1500 байсан гэснээс өөрөөр дэлхийд ховорцсон энэ амьтныг хамгаалах чиглэлд хийсэн ажил манайд алгаа. Одоогийн байдлаар зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгээс бүхэнгийн нэгдсэн тооллого хийхээр ажиллаж байна. Мялзан өвчний улмаас зэрлэг ан амьтан олон тоогоор хорогдож байгаа энэ асуудлыг мал эмнэлгийн болон байгаль орчны байгууллагууд анхааралтай авч хамтарсан уулзалтыг яаралтай зохион байгуулахаар болжээ. Орхон аймгийн хүүхдийн тасаг ачаал өндөртэй байгаа тул аймгийн засаг дарга захирамж гаргаж 7.7 сая төгрөгийн 10 гаруй нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг олгоод байна. Дорногов аймаг 2017 оныг их бүтээн байгуулалтын жил болгон зарлаа. Иргэдийг хямд өртөгтэй чанартай орон сууцаар хангах зорилтын хүрээнд сайн шаналтын хэд хэдэн газарт ам метрийн 650 мянган төгрөгөөр тооцож орон сууцны шинэ хорооллуудыг барих харуулжээ.
Дундгой аймаг нутаг дэвсгэрээрээ ашигт малтмал тээвэрлэх замын нэгдсэн маршруттай боллоо. Ашигт малтмалын тээвэрлэлтийг хаадуртай газраа хийж олон салаа зам үүсгэн бэлчээр нутаг байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөөг зогсоохын тулд маршрутыг тээвэрлэлтийн хуучин зам болон Улаанбаатар далан задгадын чиглэлийн авто замыг төшөглөн гаргасан. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд нэг талдаа 2415 км замаар тээвэрлэлт хийж хөрс бэлчээрийг доройтуулж ирсэн байна. 2016 оны жилийн эцсийн статистик үзүүлэлтээр Өмнөг аймаг 376 мянгат малчинтай болжээ. Тухайлбал хан хонгор сум 44 мянгат малчинтай болсон нь аймагта мянгатынхаа тоогоор тэргүүлсэн үзүүлэлт болж байна. Мөн Булган Мандалова сум 39, Номгон сум 37 мянгат малчинтай болж мянгатынхаа тоогоор удаалжээ. Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр дотоод үйл амьдралын мэдээ сурвалжлагуудаа үзүүллээ. Үргэлжлүүлэн хөлийн чандад өрнөсөн үйл явдлын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Баярлалаа. Үзэгчид дайраа минь төргий. За Япон болоод Өмнөд Солонгос улсуудын хооронд дипломат маргаан дэгдлээ. Тодруулах юм бол Японоос бүгд найрамдах Солонгос улс дахь элчин сайдаа эргүүлэн татах шийдвэр гаргаад байна. Энэ нь Өмнөд Солонгосын Пусан хот дахь Японы ерөнхий консулын газрын эсрэг талд 20 дугаар зууны эхний хагаст Япончуудын түрэмгийллийн үеэр бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд зориулсан хөшөө босгосны хариуд авч байгаа арга хэмжээ юм байна. За энэ тухай Японы сайд нарын тахмын ерөнхий нарийн бичгийн дарга мэдгдсэн юм а. Японы засгийн газар ийм нөхцөл байдал үүсэнд гүнээ харамсаж байна. Иймэрхүү үйлдэл нь хоёр талын харилцаанд таагүй нөлөө үзүүлж байна. Бид Өмнөд Солонгост бүрэн эрхэд элчин сайд Ясумасу Нагаминыг түр эргүүлэн татах шийдвэр гаргаад байна. Түүнчлэн тэрээр нэмэлт арга хэмжээ авах. Түүний дотор өндөр дээд түвшний эдийн засгийн яриа хэлцээгээ царцааж байгаагаа ч зарласан юм. Ийхүү дипломат маргаан дэгдээсэн хөшөөг өнгөрсөн 12 дугаар сарын 28-ны өдөр Өмнөд Солонгосын олон нийтийн байгууллагын Пусанд босгосон байна. Гэхдээ хөшөөг орон нутгийн эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр босгосон учраас тэр даруйд нь зайлуулсан байна. За гэвч санаачлагчид нь хотын захиргаанд хүсэлт шаардлага тавьсны эцэст Японы дипломат төлөөлөгчийн газрын ойролцоо энэхүү хөшөөгөө байрлуулахыг зөвшөөрүүлж чаджээ. За уг нь 2015 оны 12 дугаар сард Япон Өмнөд Солонгос улсууд дэлхийн 2 дугаар дайны үед бэлгийн боолчлолд Солонгосын эмэгтэйчүүд өртөж байсан гэдэг баггүй маргаан дагуулдаг асуудлаар тохиролцоонд хүрчихэд байсан юм. За Японы тал энэ асуудлын хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн. Энэ дагуу тус улсын засгийн газар Япончуудын түрэмгийллийн үед хүчирхийлэлд өртөж хохирсон Солонгос эмэгтэйчүүдэд тусалдаг эвлэрэл эдгэрлийн санд 1 тэрбум йен буюу одоогийн ханшаар 8.5 сая Америк доллар шилжүүлж өгөхийг дэмжиж байсан юм а. За харин Японы засгийн газрын энэ шийдвэрт гүнээ харамсаж байгаагаа Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдээлэл илэрхийллээ. Мөн энд амаргүй асуудлууд байдаг ч харилцаа итгэлцлийн үндсэн дээр хоёр талын харилцаагаа хөгжүүлэх нь чухал байгааг онцолсон байна. За мөн хоёр орны хоорондын маргаантай энэ асуудал Өмнөд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход чиглэгдсэн хамтын хүчин чармаалтанд нь сөргөөр нөлөөлөхгүй байхаа гэж ажиглагчид найдаж байна. За учир нь өчигдөр Вашингтон хотноо болсон Америк нэгдсэн улс Өмнөд Солонгос, Японы гадаад хэргийн орлогч сайдуудын уулзалт хэлэлцээний дүнд талууд энэ талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсонтой холбоотой юм а. За гурван талд энэ уулзалтаар Өмнөд Солонгосын цөмийн болоод Пуужингийн хөтөлбөрийн талаар хэлэлцсэн. За мөн Азийн бүс нутагт аюулгүй байдлыг хангах арга замууд хэлэлцсэн гол сэдвийнхэн нэг байсан юм а. Энэ нь гадаад хэргийн орлогч сайд нарын түвшний гурван талд 6 дахь удаагийн уулзалт хэлэлцсэн юм. Бидний энэ уулзалт хэлэлцээ нь хамтын ашиг сонирхол үнэт зүйлсээ хамгаалахад чиглэгдсэн гурван талд урт хугацааны хамтын ажиллагааны үндсэн суурь юм. Стратегийн ач холбогдолтой гурван талд харилцаагаа бид идэвхжүүлсэн. Бид бүгд бүс нутгийн аюулгүй байдалд аюул занал хил учруулж байгаа Өмнөд Солонгосын цөмийн болон Пуужингийн хөтөлбөрийг шийдвэрлэх нэгдсэн нэг л зорилготой. Хууль бусаар цөмийн болон Пуужингийн хөтөлбөрөөр эрчимтэйгээр хөгжүүлж байгаа Өмнөд Солонгосын дэглэмд онцгой дарамт шахалт үзүүлэхийн тулд дэлхийн бүх түншүүдтэйгээ бид хамтран ажиллах болно. Гурван талд энэ уулзалт хэлэлцээгээр дамжуулж бид Өмнөд Солонгосын удирдагч Ким Чен Ыны төв алгасах баллистик пуужин бүтээх үйл явц эцсийн шатанда ороод байгаагаа мөн цөмийн болон Пуужингийн хөтөлбөрөөр цаашиж бэхжүүлэх хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн мэдэгдэлд дүн шинжилгээ хийцгээлээ. Олон улсын хамтын нийгэмлэг үүнд анхаарал хандуулах шаардлагатай байна. Америк нэгдсэн улсын улс төрийн шилжилтийн үе Өмнөд Солонгос улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг үл харгалзан манай гурван орон Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хүчин чармаалт тасалдахгүй бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Үүний зэрэгцээ Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын орлогч 2016 онд Пхеньян Пуужингийн 24 цөмийн газар доор 2 ч туршилт хийснийг онцгойлон сануулсан юм.
За түүнчлэн амжилтгүй болсон туршилтынхаа сургамжийг авч дараачийн туршилтанд засч залруулж байгаа нь чанарын хувьд сайжруулах боломж олгож байгааг тэмдэглэсэн юм. Тиймээс олон улсаар өмөр солонгосын энэ хөтөлбөрүүдэд зогсоож хилцээний ширээний ард суулгах хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг анхааруулж байна. За бүгд найрамдах хятад улс нэг хятад бодлогыг дэмжиж Тайвантай бие дааж харилцахгүй байхыг Америкийн нэгдсэн улсад анхаарууллаа. Хятадын гадаад иргэн сайд Вангийн өвчтөр Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Джон Керритэй уулзаар ярихдаа ийхүү анхааруулсан тухай Хятадын гадаад иргэн амнаас мэдэгдлээ. Хятадын гадаад иргэн сайд Ванги Хятад Америкийн харилцаа хөгжлийн шин чухал үедээ байгаа бөгөөд хоёр талын аль аль нь зөв чиглэлд урагшилж байгаагаа хүлээн зөвшөөрч батлах нь чухал байна хэмээн онцлон мэдэгдсэн байна. За хоёр орны гадаад иргэн сайдын яриа Тайваны ерөнхийлөгч Цай Инвэний хилийн чандад дах айлчлал эхлэхээс 2 хоногийн өмнө болсон. Цай Инвэ Төв Америкийн орнуудад түүний дотор Америкийн нэгдсэн улсын 2 хотод зочлохоор төлөвлөж байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байгаа юм. Тодорхойлбол Тайваны ерөнхийлөгчийн ажилтнтай холбоотой анхааруулгач гэж үзэж байна. За мөн бүгд найрамдах хятад ард улсын засгийн газрын энэ анхааруулга нь нэг хятад бодлогыг дэмжих хэсгээ Бээжингийн цаашдын үйл ажиллагааг харж байр шийднэ хэмээн мэдгдсэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампд хаягдсан байх талтай ч гэж ажиглагчид үзэж байна. За Туркийн инжирлиг цэргийн баазад нэвтрэх боломжид хязгаар тогтоох нь Исламын улс бүлэглэлийн эсрэг хийж байгаа Анкарагийн тэмцэлд Америкийн нэгдсэн улсын зүгээс үзүүлж байгаа дэмжлэгт сөргөөр нөлөөлнө хэмээн Вашингтон анхаарууллаа. Энэ тухай Америкийн цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест мэдгдсэн юм. За мөн тэрээр Турк улс НАТОгийн онцгой чухал холбоотон бөгөөд Америкийн нэгдсэн улсын зүгээс тус улсад лалын хэд даврагчтай тэмцэхэд нь нэмэлт дэмжлэг тусламж санал болгоход ч бэлэн байгааг илэрхийлсэн байна. Үүний өмнө Туркийн шадар сайд Вейси Кайнак тус улсын засгийн газар инжирлиг цэргийн баазаа Америкийн нэгдсэн улс тэргүүтээ эвслийнхэнд ашиглуулах асуудлыг эргэн харахаар төлөвлөж байгааг мэдээлсэн юм. За энэ баазыг Америкийн нэгдсэн улс Туркийн нисэх хүчнийхэн ашигладаг бөгөөд үйл ажиллагааг нь хоёр орны цэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээгээр зохицуулдаг юм байна. Энэ баазад Исламын улсын эсрэг тэмцэж байгаа олон улсын эвслийн бүрэлдэхүүнд багтдаг улс орнуудын байлдааны онгоцууд ч мөн байрладаг юм а. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампын шүүмжлэлээс олж Токиогийн хөрөнгийн бирж дээр Японы автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш унлаа. Тодорхойлбол Дональд Трампын Toyota компанитай холбоотой шүүмжлэл бүхий жиргэнээс болж хөрөнгийн бирж дээрх автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааных нь ханш буурсан байна. Тухайлбал Toyota-гийн хувьцааны ханш 3%, Mazda-гийнх 4%, за Honda, Nissan-ных тус бүр 3% унсан байна. За хөрөнгө оруулагчид эдгээр компаниудын хувьцааг яаран худалдаж ихэлсэн нь ийхүү ханшийг нь буулгаад байна. Дональд Трамп олон нийтийн Twitter сүлжээнд Японы Toyota компани Мексикт шинэ үйлдвэр барих төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх юм бол илүү их л татвар төлөх ёстой болно хэмээн бичсэн байсан юм. За Toyota компанийн Мексикт 2019 он гэхэд Corolla маркийн автомашинаа үйлдвэрлэн гаргахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн оны 4-р сард зарласан юм. Харин Трамп Америк дахь ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд энэ төлөвлөгөөнөөс татгалзахыг жиргээгээрээ анхаарууллаа. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Toyota компанийн Америкийн нэгдсэн улсад 60 гаруй жил ажилласан тул Мексик дахь үйлдвэр тус улсын ажилгүйдэл үйлдвэрлэлд нөлөөлөхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. За Европын холбоо Орос улбаны улсын эсрэг хориг арга хэмжээ авснаа дан ганц Орос гэлтгүй тус холбоонд ч сөргөөр нөлөөлж байна. 2015 онд тус холбоо нийтдээ 17.6 тэрбум еврогийн алдагдал амссан байна. Австрийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн шин тайлан илтгэлд энэ тухай тэмдэглэсэн байнамаа. За энд 17 тэрбум гаруй еврогийн алдагдал 400 гаруй мянган ажлын байртай тэнцэхийг тэд тооцоолсон байна. Мөн энэ хоригоос болж Австрийн 7 мянган иргэн ажилгүйчүүдийн игнэнд шилжсэн байна. Харин Германы нийт 97 мянган иргэн ажилгүй болжээ. Германы эдийн засгийн зүүн хорооны тэргүүн Wolfgang Büchel за Оросын эсрэг авсан хоригоос болж Герман улс 60 мянган ажлын байраа алдсан бол Европын холбооны нийт хохирол 10 гаруй тэрбум еврогоос давсан гэж мэдэгдэж байсан юм а. За манайхны ихээр цорчдог Хятадын зарим бүс мужид шувууны томооны H7N9 вирусын халдвар дахин тархаж өвхөлд хүргэж байна. За өчигдөр энэ вирусын халдвараас олж дахин нэг хүн нас оржээ. Энэ тухай орон нутгийн RTHK радиогоос мэдээлсэнийг олон улсын хэвлэлүүд дамжуулж байгаа юм. За ирж байгаа мэдээллээр бол Хятадын Гуандун мужаас ирсэн 62 настай эрэгтэй шувууны томооны энэ вирусын халдвараас болж нас орсон байна.
За тэрээр дижимэл амьтдад хүрч байгаагүй, ийм амьтад худалддаг зах дээрч очиагүйгээ ярьсныг эмчнэр нь мэдээлж байна. За үүний өмнө буюу өнгөрсөн сарын 25-нд Хонконгод 75 настай өөр нэг эрэгтэй шувууны томооноос олж нас барсан юм. За энэ хооронд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хятад дахь салбараас Гуандун мужийн Чуншан хотод өнгөрсөн лав гарагт шувууны томооны халдвар авсан 2 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлж байна. За тэдний биеийн байдал онц хүнд байгааг бас мэдээлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага орон нутгийн эрх баригчдад хандаж вирусын тархалтыг сайдар ажиглаж тахал мэд дэгдэхээс сэргийлэх шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг анхааруулж байна. За Хятадд 2013 оны 3 дугаар сард H7N9 вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэж байсан юм а. За бид та бүхэнд олон улсын хэвлэлдүүдээс хүлээн авсан зарим мэдээллийг багцлан урагдлан анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр та. Одоо үргэлжлүүлээд спортын мэдээ хүлээн авцгаана. Орон мэндэргийн Монголын мэдээ сувгийн спортын албаны уран бүтээлчид Баасан гарагийн спортын мэдээ сурвалжлага төлөвлөж байна. Мэдээнийхэн та бүхэндээ хэлийн чандад өрнсөн спортын томоохон үйл явдлын мэдээлэлээс бид хүрэхээр бэлтгэлээ. Алдарт Дакар ралли уралдаан үргэлжилж байна. 2017 оны Дакар ралли уралдааны 4-р гараа боллоо. Дакар ралли 2017 олон улсын уралдааны 4-р гараа. 4-р гарааны мотоциклийн төрөлд Австрийн тамирчин КТМ багийн гишүүн Матиас Валкнер уралдааны замаа 4 цаг 57 минут 22 секундын хугацаанд тууснаар түрүүллээ. 2-р барьт Испани тамирчин Honda багийн гишүүн Juan de Bort хурдлсан байна. За тэрээр 4 гарааны дараах нийлбэр дүнгээр Дакар ралли 2017 уралдааныг мотоциклийн төрөлд тэргүүлж байна. 3-р барьт энэ төрөлд Францын тамирчин Yamaha багийн гишүүн Xavier de Sultre урдалжээ. 4 дугуйтын төрөлд Боливийн тамирчин төрүүллээ. Боливийн тамирчин Валтер Носилья Honda багийн нэрийн өмнөөс энэ уралдаанд оролцож байгаа юм а. Харин 4 дугуйтын төрөлд 2 дугаар барьт 4 гарааны нийлбэр дүнгээр энэ төрөлд энэ уралдааныг тэргүүлэгч Орос улсын улсын тамирчин Yamaha багийн гишүүн Сергей Карьякин шалгарсан байна. 3 дугаар барьт Аргентины тамирчин Honda багийн гишүүн Даниэл Томазевский бичигдлээ. Джип машины ангилалд 4-р гараанд Францын тамирчдаас бүрдсэн Peugeot багийнхан уралдааны замаа 4 цаг 22 минут 55 секундын хугацаанд тууснаар түрүүлсэн бол 2-р барьт Финлянд Францын тамирчдаас бүрдсэн Mini багийнхан хурдлаа. 3-р барьт Испани тамирчдаас бүрдсэн Toyota багийнхан шалгарчээ. Ачааны автомашины ангилалд 4-р гарааны уралдаанд Галланд, Испани, Польшийн тамирчдаас бүрдсэн Iveco багийнхан тэргүүллээ. Харин 2, 3, 4-р барьт Орос улсын КамАЗ багийн 3 багийн тамирчид араараасаа дараалан барианд орсноор бичигджээ. За энэ уралдааныг нийлбэр дүнгээр 4 гарааны дараа Honda багийн тамирчин Juan de Bort тэргүүлж байгаа бол 4 дугуйтын ангилалд Орос улсын тамирчин Yamaha багийн гишүүн Сергей Карьякин тэргүүлж байна. Харин 4 дугуйтын ангилалд Францын Peugeot багийнхан тэргүүлж Ачааны автомашины ангилалд Орос улсын КамАЗ багийнхан тэргүүн барьт бичигдсэн үзүүлэлттэйгээр хуралдаанаа үргэлжлүүлж байна. Үзэгч та бүхэнд өвлийн спортын мэдээлэлээс үргэлжлүүлэн хүргэе. Уулын цанын дэлхийн цомын тэмцээн Хорватын Загреб хотноо үргэлжилж байна. Хорватын Загреб хотноо зохион байгуулагдаж байгаа уулын цанын дэлхийн цомын тэмцээний эрэгтэйчүүдийн туг сүлжих төрлийн тэмцээн. Энэ төрөлд өрсөлдсөн тамирчдаас Италийн тамирчин Манфред Мелиг тэргүүн барь шалгарлаа. Германы тамирчин Феликс Нойротер 2 дугаараар дэрэмлэгдэж, Норвегийн тамирчин Хенрик Кристоферсен 3 дугаараар шалгарчээ. Швейцарын тамирчин Даниэл Юл 4 дугаараар дэрэмлэгдсэн бол Австрийн 2 тамирчин Майкл Мед, Марсел Хиршер нар 5-6 дугаар байрт шалгарлаа. Монголын хоккей холбооны 2016-аас 2017 оны улирлын лигийн аврах шалгаруулах тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтууд өчигдөр Улаанбаатар хотноо гараагаа эхэлсэн билээ. Өнөөдөр лигийн тэмцээний мөсөн талбайд 2 дугаар тойргийн 3 тоглолт боллоо. Монголын шавьтай хоккей спортын лигийн аврах шалгаруулах тэмцээний 2 дугаар тойргийн хүрээнд багууд одоогоор 1-2 тоглолтыг хийж байна. Энэ өдөр 3 тоглолт болсноос биднийг сурвалжлах үеэр Capitals Багнуур багуудын тоглолт өрнөлөө. 2 багийн тоглолт эхний үед 1-1 харьцаатай Capitals багийн давмгайлалаар өндөрлсөн. Энэ үед тус багаас Канада легионоор Vincent эхний голыг оруулад байсан юм а. Улмаар тоглолтын 2 дугаар үе эхэлж 21 дахь минутанд Capitals-аас Sporting Master Мэргэн дахин 1 гол оруулж тоглолтын тооны харьцааг 2-1 болгон холдуулад байсан. Гэсэн ч энэ үеийн 23-32 дахь минутанд Багнуураас Sporting Master чулуун зөрөг дараалан голдож тооны харьцааг 2-2 болгон тэнцвүүлсэн юм а. 2 багийн тоглолтын шийдвэрлэх 3 дугаар үед Багнуураас чулуун зөрөг 1 шав, Sporting Master мөнхөө 2 шав, Од сайхан 1 шавыг тус оруулж 6-3 харьцаатай Багнуур өсөлтөгчөө булгаавлаа. Харин Capitals багаас 3 дахь голыг Канада легионоор Vincent оруулжээ. Мөн өнөөдөр талбайд 2 тоглолт хийсэн Шарын гол хувьцаат компанийн Золбот тамирчид клубын Шарын гол баг эхний тоглолтонд Хангард клубын баг тамирчдыг 2-2-оор хоцсон бол 2 дахь тоглолтоо Баласт компанийн Баласт багтай хийж 2-2-оор тэнцжээ.
Өдөө дөргийн тэмцээн байна. Шинэ талбай дээр зохион байгуулагдаж байгаа тамирчид болон баг тамирчид их урам зориг өгж шинэ талбайд тоглох зориултын ашигтай талбайд тоглож байгаа гэсэн тэмцээнд онц ачаал хөдлөж байгаа байна. Тэгээд нийт тэмцээнд оролцож байгаа баг тамирчтай амжилт хүсье. 2017 он зохион байгуулагдах Монгол Улсын насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн салхийг хагалж хөндийн өргөлтийн 2017 оны улсын аваргын тэмцээн зохион байгуулагдаж тэмцээний аваргууд анхлан тодорсон билээ. Өнөөдөр Монголын хөндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч энэ жилийн улсын аваргын тэмцээнд жин тус бүртээ аваргалсан тамирчид болон Монголын хөндийн өргөлтийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд дэд ерөнхийлөгч нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэрээр 2020 оны Токиогийн зуны олимпийн наадмын мөнчлөгчдүүдэд тамирчдаа идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийллээ. Хөндийн өргөлтийн спортын 2017 оны насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ оны томоохон тэмцээн уралдаануудын салхийг хагалж эхэлснээр 1-р сарын 4-ний өдөр нэгдсэн дүнгээ гаргасан. Тэмцээний аваргууд эрэгтэй 8, эмэгтэй 7 жин тодорч улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр 4 шилдэг тамирчин Монгол улсын залуучуудын болон насан туршидын рекорд амжилтыг шинжилэн тогтоосон билээ. Тэгвэл жин тус бүрийн аваргуудыг өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо Монголын хөндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Цагт Сүрэн хүлээн авч уулзсан. Бэлтгэлийн хувцас сэргэлэл Швед улсын Витарга нэрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хардуулж өглөө. Тамирчин хүнд ер нь бол хамгийн гол юм чинь хоол, уураг, хувцас л байдаг шүү дээ. Ер нь бол хамгийн шаардлагатай. Тэрийг өнөөдөр авлаа. Маш их хөстэй байна. Дэлхийн шилдэг тамирчид хэрэглэж заншсан Швед улсын Витарга бүтээгдэхүүн нь хэрэглэсний дараагаас 2 минутын дотор бие болон цусан тархаж үр дүнгээ шуурхай өгдөг юм байна. Энэхүү бүтээгдэхүүнээр хөндийн өргөлтийн спортын шигшээ өв тамирчдыг цаашид тасралтгүй хангахаар зорж байгаа юм байна. Зуун бодол даамын Аз ТV-ийн аварга спортын мастер өсвөрийн шилдэг даамчин Батэрдний бэлгүүний нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээн өнөөдөр нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн спортын танхимд эхэллээ. Тэмцээнд Хотгодоогийн 250 гаруй өсвөрийн даамчид оролцож оюун ухаан сорин өрсөлдөж байгаа юм а. Монгол Улсын боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны хүүхдийг даамын спортоор хөгжүүлэхэд төслийн хүрээнд өнөөдөр сонгон хайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн захиргаанаас даамын Аз ТV-ийн аварга спортын мастер бэлгүүний нэрэмжит 100 буудал даамын өсвөрийн тэмцээнийг зохион байгуулж байна. Монголын даамын холбоо сонгон хайрхан дүүргийн 42 дугаар сургууль хамтран зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнд бага насны тамирчид 5-аас 7, 8-аас 10, өсвөрийн даамчид 11-аас 13, 14-өөс 16 гэсэн 4 насны ангилалд оюун ухаанаас орж байна. Энэхүү тэмцээнд хөдөө орон нутгаас Сэлэнг, Дорногов, Хөвсгөл, Хинти, Дархуул, Орхон аймгийн өсвөрийн даамчид хүрэлцэн ирсэн байна. Энэ спортын давуу тал нь хүнийг суурь сайтад гож сайн чимээгүй хүний яриг сайн сонсдог гэдэг. Тэгээд бас хүний оюун ухааныг спортыг хөгжүүлдэг. Тэгээд чөлөөт цагаа зөв зөвхөстэй өнгөрөх тустай спорт гэж боддог. Аз ТV-ийн аварга спортын мастер Батэрдний бэлгүүн Говьлтай аймгийн Хөхмөрт суманд төрсөн улмаар нийслэлийн 42 дугаар сургуулийн бага ангийн сурагч байх үеэсээ олон улсын тэмцээнд амжилттай оролцож хэдүүгээ Монгол улсын өсвөрийн шилдэг даамчдын тоонд зүйсээр орж байна. Тэрээр 2013 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан бол 2015 онд Өзбекстан улсын Ташкент хотод болсон Аз ТV аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2016 оны 7 дугаар сард Монгол улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алт мөнгөн медалийг хүртсэн юм а. Түүний нэрэмжит Монголын даамын холбооны даамын спортын цол зэрэг олгох өсвөрийн тэмцээн 3 өдрийн турш зохиогдож ирэх нэм гарагт өндөрлөнө. Мөн энэхүү тэмцээний үеэр нийслэлийн шав цогцлбор сургуулийн сурагч Инхрийлэн спортын мастер цолны болцол хангасан бол нийслэлийн 42 дугаар сургуулийн сурагч Ерсви, мөнгөчин Анууж нар спортын дэд мастер болсон юм а. Пауэрлифтинг буюу хүчний 3 төрөлтэй 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдээр Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны спортын танхимд зохион байгуулагдана. Өнөөдөр тус тэмцээний өмнөх техникийн зөвлөгөөн болж тамирчид улсын аваргын тэмцээний эхний өргөлтийн жингээ захиаллаа. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Монголын пара пауэрлифтингийн холбоо хамтран энэ цаг үеэс эхлэн нэгэн тугийн дор нэгдэж үйл ажиллагаа тэмцээн уралдаанаа зохион байгуулахар боллоо. Өнөөдөр пауэрлифтингийн хэвтэй шахалтын 8 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээний техникийн зөвлөгөөний хурлын үеэр пара пауэрлифтингийн спортыг Монгол улсад үндэслэгч, дасгалжуулагч багш олон улсын хэмжээний мастер Инг сайхан Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нэр бичгийн дарга Бат Тулганаар харилцан зөвшөлдсөж уг шийдлээ батламжлалаа. Мөн эх амралтын өдрүүдэд олон улсын жишгийн дагуу бүх насны ангилалд зохиогдох хэвтэй шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээний талаар зохион байгуулагчид мэдээлэл өгсөн юм а. Манай энэ сонгуульт төрөл чинь өөрөө өмсгөл байхгүй ямар нэгэн хэрэгэл материал гаднаас хэрэглэхгүйгээр жинхэнэ одоо хүний хүч чадлыг шалгадаг ийм спортын төрөл болж байгаа юм. Тэгээд бид нар энэ спортын төрлийг дэмжиж одоо холбоогоо нэгтгэж
Ингээд энэ спорт маань 20 оны Олимпийн төрөлд энэс оролцогчийн хувьд бол үзүүлэн тоглолт хийх баг. Тэгээ 24 оноос эхлээд Олимпийн ирэх авах ийм одоо төрөл учраас бид бол санал нэгдэж ингэж дэмжиж байгаа юм. За манай энэ тэмцээн дээр бол манай төв дэлхийн медальтангууд бол бүгд орж ирж байгаа. Одоо маш өрсөлдөөнтэй болно. Тэмцээний одоо жишээ нь хас 105 гэхэд л 300-аар шахалтуудын захиалгууд 300-аар шахалтын захиалгууд ихэлсэн байх жишээтэй. Маш өндөр захиалгуудтай явж байна. Өнөөдрийн байдлаар тэгээд захиалга юм байхад тэмцээн дээр бол нэмэгдэнэ. Тэмцээний бол одоо чанар бол өндөр болж байна л гэж дүгнэж байна да. Пауэрлифтингийн хөвтэй шахалтын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор хот төдөөгийн 30 гаруй байгууллагын 140 тамирчид эхний өргөлтийн захиалгаа өгсөн байна. Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгчийн албан ёсны үнэмлэх батламжаагаар даваад байгаа шүүгч Төгс Баяр Инх болтноор ажиллахаар болжээ. Бидний үлгсэн 7 хоногийн Баасан гарагийн спортын мэдээ сурвалжлагууд үгээр өндөрлөж байна. Монголын мэдээ сувгийн спортын албаны уран бүтээлчид маргааш шүгэл 10 цагаас эхлэн буян тухай бие тавины спортын ордон зохион байгуулагдах Монголын чөлөөтгөө 2017 оны насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээнийг эх оронд яршууд дамжуулан үзүүлэх болно. Өнөөдрийн мэдээг сонирхон үзсэн үзэгч та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхэн сайхан амраарай. Хөтөлбөрийн төгсгөл та бүхэндээ цагаагаар эсрэмжлүүлэх мэдээ хүргэе. Малчит өрчид ард иргэдийн анхааралд 8-д төв болон зүүн аймагуудын нутгаар 9 нутгийн зүүн хагт цас урж, цасан шургашурж, хүүтнэрч чангарахыг анхааруулж байна. Одоо нийт нутгаарх цагаагаар мэдээ хүлээн авцгаана уу. Үлгэд шөнөдөө 18 өдөртөө 7 хэм хүйтэн. Улаангомд шөнөдөө 32 хэм хүйтэн өдөртөө 21 хэм хүйтэн. Ховдод шөнөдөө 21 өдөртөө 10 хэм хүйтэн. Алтайд шөнөдөө 18 хэм хүйтэн өдөртөө 10 хэм хүйтэн байна. Улаастайд шөнөдөө 24 өдөртөө 14 хэм хүйтэн. Тосон Сэнгэлдээ шөнөдөө 33 хэм хүйтэн өдөртөө 25 хэм хүйтэн байна. Баян онгорт шөнөдөө 18 өдөртөө 9 хэм хүйтэн. Мөрөнд шөнөдөө 25 хэм хүйтэн өдөртөө 16 хэм хүйтэн. Хатгалт шөнөдөө 23 өдөртөө 14 хэм хүйтэн. Сэцэрлэгт шөнөдөө 16 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн байна. Хар орон шөнөдөө 18 өдөртөө 11 хэм хүйтэн. Арвайхэрт шөнөдөө 13 хэм хүйтэн өдөртөө 7 хэм хүйтэн. Булганд шөнөдөө 23 өдөртөө 12 хэм хүйтэн. Дарханд шөнөдөө 25 хэм хүйтэн өдөртөө 16 хэм хүйтэн байна. Эрдэнэтэд шөнөдөө 17 өдөртөө 8 хэм хүйтэн. Шойрт шөнөдөө 18 хэм хүйтэн өдөртөө 9 хэм хүйтэн. Сүхбаатарт шөнөдөө 26 өдөртөө 19 хэм хүйтэн. Зүүн хараад шөнөдөө 24 хэм хүйтэн өдөртөө 7 хэм хүйтэн. Зүүн модод шөнөдөө 19 өдөртөө 13 хэм хүйтэн. Багнуурт шөнөдөө 27 хэм хүйтэн өдөртөө 16 хэм хүйтэн байна. Чингис хотод шөнөдөө 29 өдөртөө 19 хэм хүйтэн. Баруун уртад шөнөдөө 19 хэм хүйтэн өдөртөө 10 хэм хүйтэн байна. Чаа усанд шөнөдөө 21 өдөртөө 12 хэм хүйтэн. Мандалговьд шөнөдөө 18 хэм хүйтэн өдөртөө 8 хэм хүйтэн. Далан задгадад шөнөдөө 15 өдөртөө 3 хэм хүйтэн. Хамбогдод шөнөдөө 14 хэм хүйтэн өдөртөө 3 хэм хүйтэн. Сайн шандад шөнөдөө 19 өдөртөө 6 хэм хүйтэн. Замиудад шөнөдөө 18 хэм хүйтэн өдөртөө 6 хэм хүйтэн байна. Харин нийслэл Улаанбаатар хотноо өнөө шөнөдөө 22, маргааш өдөртөө 12 хэм хүйтэн байна. Эрхэм үзэгчдээ бид та бүхэнд цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрийн Баасан гарагийн дугаарыг үзүүллээ. Анхаарлаа хандуулаад авч үзсэн та бүхэнд баярлалаа. Амралтын өдрүүд ая тухтай сайхан өнгөрүүлээрэй. Баяртай үзэгчдээ.